Хэрвээ та нэгэн ижил мэдрэмжийг дахин татаж эсвэл нэг ижил сөрөг бодлыг дандаа бодож өдөрдөө ихсэн ч өдөрдөж чадахгүй байнга сөрөг мэдрэмжүүдтэй сэтгэл түгшдэг, юунаас түгшээд байгаа мэддэггүй байнга нэгэн ижил зүйлийг өөртөө татдаг бол энэхүү видеог заавал үзээрэй. За сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа видеогоор та бүхэнтэйгээ таталцлын хууль болон квант физикийн хэрхэн яаж ажилладаг талаарх маш дэлгэрэнгүй тайлбар хийж энэхүү хичээлийг орох болно. Тийм болохоор та нар маань хэрвээ энерги, квант физик, тэгээд даалт ухамсар, тэгээд ховсын эмчилгээ зэрэг сүнслэг төрлийн мэдээллүүдэд хэрвээ та дуртай бол, хэрвээ та өөрийгөө хөгжүүлэхийг байн хүсэж зорддог бол манай хуудасд заавал subscribe даран нэгдээрэй. За ингээд хичээл рүүгээ орцгоё. За эхлээд бид нар таталцлын хуулийг ярина. За би яг бүрийн физикийн багш нар шиг бол ярихгүй маш ойлгомжтой энгийн байдлаар тайлбарлахыг хичээнэ. За эхлээд таталцлын хууль буюу law of attraction. За энэ болохоор ижил-ижилээ татдаг гэдэг зүйлийг бид нар мэднэ те. Та өөрөөсөө ямар энерги ялгаруулна, тэр энергийг өөртөө татнаа. Өөрөөр хэлбэл бүр Монголын зөв үгэнд юу тарин түүнийгээ хүртнэ гэд хэлчихсэн байдаг тийм ээ. За тэгвэл физик талаасаа энийг юу гэж тодорхойлсон бэ гэвэл системийн энерги, давтамж, долгион, ижил төрлийн хэлбэлцэл бүхий зүйлстэй синхронлогдож орон зайн боломжит магадлалыг бодит байдал дээр унгаах квант процессыг бид нар таталцлын хууль гэж ойлгож байна. За таталцлын хуулийн хамгийн ихний нэр томьёо бол энерги. За энергийг бид нар бүгдээрээ мэднэ. Энерги бол дандаа хувирч байдаг. Энерги устж үгүй болдгоо, энерги дандаа хувирдаг. За энерги бол таталцлын үндэс байдаг. Тэгэхээр Эйнштейний томьёогоор масс тэнцүү энерги. Тиймээс масс бүхий альва объект бол татах хүч үүсгэнэ. Харин квант түвшинд энерги тэнцүү Планкийн тогтмолыг үрждэг нь давтамж. Планкийн тогтмол бол 662 те, түүнийг үрждэг нь давтамж. Өөрөөр хэлэх юм бол таны бодол, таагүй мэдрэмж, сэтгэл тэнцүү давтамж, тэнцүү татах хүч болгодог байх нэ. За тэгэхээр бүх зүйл нэгэн ижил орон зай буюу энергийн ийм орон зайд оршдог. Электрон, протеин гэх мэт бөмбөсүүд бол энэ орон зайд илэрч байгаа долгионы орой. Таны бодол, цахилгаан соронзон хэлбэлцэл энэ нь мэдээлэл агуулсан энергийн долгион. Энэ нь долгион квант талбарт мэдээлэл илгээдэг. Үүнийг таталцлын хууль гэдэг. За тэгвэл бид нарын бодолтой ямар холбоотой юм бэ гэдэг талаар авч үзье. За бодол бол цахилгаан энерги. Энэ бол чиглэл өгдөг. За мэдрэмж бол соронзон энерги. Энэ бол татах хүч. За тэгэхээр энэ квант физиктэй шууд холбогддог зүйл. Тэгэхээр юу бодох нь болохоор чиглэл, яаж мэдрэх нь хүч байх нь. Таны юу бодох вэ гэдэг нь чиглэл. Өглөө босоод та өөртөө сайн зүйл бодох нь уу, муу зүйл бодох нь уу гэдэг маань чиглэл. Түүнийг яаж мэдрээд байгаа нь хүч болж өгнө гэсэн. За тэгвэл дараагийн зүйлийг бид нар квант физикийн талаар авч үзье те. Тэгэхээр хоёр бөм нэгэнд холбогдвол хоорондоо ямар ч зайнаас шалтгаалалгүй нөлөөлнө. Таны давтамжтай таарч байгаа хүн, нөхцөл, situation гэж ярьдаг те, боломжууд нь ч гэсэн энэ зарчмаар синхрон болж татагдана гэсэн. Тэгэхээр квант физик та хүмж бай, үйл явдлыгч бай, нөхцөл боломжигч бай, та өөрөөсөө гарч байгаа энергиэр та татна гэсэн. За бүх мэдээлэл энерги хэлбэрээр хадгалагддаг.
морфик орон байдаг. Морфик гэж сонсч байсан бах тийм морфик резонанс гэдэг. Энэ хүн энэ оронтой давтамжаар холбогдож анхны мэдээлэл одоо ханддаг. За жишээлх юм бол мөнгө надад амар ирдэг гэсэн давтамжтай хүн түүнийг агуулгач морфик талбарт холбогдож бодит байдалд нь тэр мэдээллийг татна. За энэ бол зөвхөн ганцхан мөнгөн дээрх жишээ. Бүх зүйл яг тэгж тэр зарчмаар бид нар дээр татагдаж ирдэг байх нь. За одоо бид нар харьцуудад авч үзье. За квант түвшинд бид нар болохоор долгион үйл явц. Долгион болон одоо суперпозиц үйл явцтай байдаг. За бүх зүйл магадлалын хэлбэлцэлтэй оршдог. Молекулын түвшинд авч үзэх юм бол үйл явц дээр бүх зүйл энергийн давтамжтай байдаг. Тэгээд бид нар бүх зүйлийг ижил энергиээр татдаг. За биеийн түвшинд болохоор бид нарын үйл явц дээр эсийн хариу үйлдэл үзүүлэгддэг. За тэгээд бид нар энергийг хүлээж авдаг энэ түвшинд. За дараагийнх нь сэтгцийн түвшинд болохоор бид нарын бодол, хүсэл, зорилго зэрэг зүйлүүдийг бид нар өөр дээрээ үүсгдэг байна. За тэгээ орон зайн түвшинд юм бол түрүүний хэлсэн морфик резонанс. Тэгээд энэ болохоор өөрийнхөө таарсан давтамжтай мэдээллийг өөр дээрээ татдаг байх нэ. Тэгэхээр таталцлын хууль бол зүгээр нэг юм ижил ижлээ ойлгодог гэдгээс илүү хэрвээ бид нар үүний ард ямар одоо энерги долгион явж байгааг бид нар мэдэж чадах юм бол бид нар энэ зүйлийг илүү өөртөө татаж чадна гэсэн. За долгион хэрэгцээний таталцлыг одоо авч үзье. Тэгэхээр бүх зүйл өөрийн давтамжтай. Хүн өөрийн мэдрэмжээр давтамжаа тодорхойлж давтамжаараа тэр зүйлийг татна. Тэгэхээр мэдрэмж, давтамж гэдэг хоёр зүйлийг бас ярьж байна тийм. За жишээлбэл бодол, нэмхэн мэдрэмж, тэнцүү, давтамж. Бодол, мэдрэмж хоёр тэнцүү, давтамж. Энэ давтамж дээр орших боломжит байдал бидний орон зайд илрэх одоо магадлалыг нэмэгдүүлдэг. За тэгээ гурван системийг холбох одоо маягаар авч үзэх юм бол бид нарын одоо сэтгэл, оюун бодол, тэгээ молекул, квант холбоог авч үзэх юм бол хүний мэдрэмж бол одоо нейропептид гэдэг молекулаар дамжин биеийн нисүүдэд энергийн долгио дохио дамжуулдаг. Нейропептид бол молекул. Энэ молекулууд биеийн энергийг солилцуулж одоо энергийн хэмнэл үүсгэдэг. Энэ хэмнэл бол квант резонанс. Тиймээс мэдрэмжээс молекулын энергиас биеийн таталцал түүнээсээ орчны бодит байдалд нөлөөлдөг байна. Ингэж үүсдэг байна. За тэгэхээр бид нар одоо энерги гэдэг зүйлийг ийм гурван түвшинд авч үзлээ. Одоо тэгвэл молекулыг дэлгэрэнгүй бас авч үзье. 2 ба түүнээс дээш атом холбогдсон бүтцийг молекул гэж ойлгож байна. Энэ холбоо химийн ба квант хүчээр тогтдог. Молекулуудын байрлал, чичиргээ, эргэлт бүгд энергийн түвшингүүдээр тодорхойлогддог. Харин квант гэдэг бол энергийг багцаар нь хэмжих нэгж. Тэгэхээр одоо энерги, гэрэл, матер бүр тасралтгүй биш, харин дистрикт буюу одоо багцлагдсан байдлаар оршдог. Энерги одоо бодисын давтамж, бөмсүүдийн магадлалыг л тооцож болдог. За тэгээд энэ талаарх томьёолыг бол физикт маш дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. За тэгэхээр одоо бид нар үүнийг хувь хүнийхээ хөгжилтөөр яаж анхаарах вэ? За энэ ийм одоо физикийн онолууд нь одоо тайлбарууд нь байдаг бол үүнийг бид нар амьдралдаа яаж хэрэглэх вэ гэвэл
та бид нар эхлээд өөрийнхөө түрүүний хэлсэн шиг бодол дээр нэмэх нь мэдрэмж бол бидний энергийг үүсгэнэ. Тэгэхээр энэ энергийг маань үүсгээд байгаа тэр бодол, мэдрэмж гэдэг хоёр зүйлд бид нар анхаарлаа хандуулна. Өглөө босоод ирлээ биднэрт сонголт байгаа. Яг бид нар нөгөө тэр өнөөдөр цагаан цамц өмсгөө, цэнгэр цамц өмсгөө гэдэг шиг өнөөдөр эерэг бодол бодох уу, сөрөг бодол бодох уу гэсэн сонголт байгаа. Энэ хоёр эерэг сөрөг бодол энэ одоо филд дээр орон зай дээр ерөөсөө зэрэг оршдоггүй. Нэг бол та сөрөг бодол бодно, нэг бол та эерэг бодол бодно. Энэ хоёр ерөөсөө тусдаа оршдоггүй байх нэ. Тэгэхээр бид нар хоёулын хамт бодох боломжгүй юм чинь бид нар эерэг бодлоо сонгож бодож чадах юм бол альва зүйл дээр эерэг хандаж чадна гэсэн. Тийм учраас өдөрт болгон 15 минут тутам за бүр болохгүй маа гэхэд 30 минут тутам би юу бодчих, би юу мэдэрж гин гэдгийг байнга чагнаж хэрэг та сөрөг бодож явах юм бол түүнийг эерэг болгох шаардлагатай байх нэ. Мөн мэдрэмж ч гэсэн ялгаагүй өөрөөсөө асууад би яг одоо юу мэдрээ сууж байна, би ямар мэдрэмжтэй байна гэж асуугаад хэрэг та сөрөг мэдрэмжтэй аль хэдийн сэтгэл түгшсэн, уйтгалсан, гонигэлсэн нөгөө нэг хуучин хэрэггүй дадсан тэр мэдрэмжүүдээ татаж байх юм бол та түүнийг зогсоох хэрэгтэй. Ягаад гэвэл өнөөдрийн та бол өнгөрсөн та байх шаардлагагүй. Ирээдүгээ та өнгөрсөнд үндэслэж дүгнэлт сонголт хийх нь бол харин дэмий хоосон зүйл. Тийм учраас биднэрт сонголт байгаа гэдгийг ямагт санаж яваарай. Биднэрт сонголт байгаа. Тэгэхээр та угаасаа удаан хүн биш, танд хурдан хүн байх, удаан хөдөлгөөнтэй хүн байх сонголт байгаа. Та угаасаа залхуу хүн биш, танд хурдан одоо ажилсаг байх, залхуу байх сонголт байгаа. Тэгэхээр өнгөрсөн бол бидний одоог тодорхойлохгүй. Өнгөрсөн бол зөвхөн өнгөрсөнд оршдог. Гэхдээ бид нар өнгөрсөнд авсан шарах мэдрэмжүүдийг заавал эдгэх, өнгөрсөнтэйгөө заавал ажиллах хэрэгтэй болдог юм аа. Ингээд дараагийнхаа видеогоор уулзлаа. Түр баяртай.